Сайн бацгаана уу. Бүгдний өдрийн мэндийг хүргэе. Цааш нь хэмжлэгээр уулзж байгаадаа туйлын их баяртай байна. Та бүхний өмнө 30 настай бүсгүй сууж байна. Сая би 2 сард 30 хүрсэн. Өнөөдрийн хүртэл хугацаанд буюу 30 нас хүртлээр би яг юуг сурч мэдэж аваа, юуг яг чухалчилж үзэх хэрэгтэй юм бэ гэдэг талаар бас жоохон бодож үзлээ л дээ. Гадаад хүмүүсийн хийдэг бичлэгүүд байдаг шүү дээ. 30 хүртэлх одоо сурсан 30 зөвлөсч гэдэг ч юм уу те. Тиймэрхүү маягаар бичлэг хийгээчээ гээд хүсэл дэлгээсэн. Тэгээд 10 өөрийнхөө яг чухал сурж авсан зүйлсийг та бүхэндээ хуваалцъя гэж бодож байна. Ихэвчлэн надаас дүү охтуудтай зориулаад хэрэг болох болов гэдэг үднээс 10 өөрийнхөө амьдралаас олж авсан сургаалыг хуваалцъя. За нэгдүгээрт нь би санхүүгийн мэдлэгтэй байх болон санхүүгийн зохицуулалттай те менежменттэй байх гэдгийг орууллаа. Би энэ дээр бол хамгийн их алддаг байсан байхгүй юу? За яг тэгэхээр би 10 жилдээ буюу одоо яг тийнейжер байх үедээ ээжээсээ нэлээд хол байсан л та. Манай ээж гадаадаас надад мөнгө явуулна. За тэгээ 14 15 та охин чинь ээжээс ингээ мөнгө ирэхээр гэд амар тасглан заяа. За яста нөгөө доллар аваал те эсвэл нөгөө евро явуулчихдаг гэсэн. За доллар юм уу еврогоо аваад шууд монгол мөнгө болгоод бүр амар тасглан заяас тоол мол идэлтэй гадуур найзуудаагаа бүргэр авч идэл тэгэл гоё эмэг нөгөө амар эсэн юм аваал те. Тэгж тасгалж байгаа л дараагийн мөнгө ирэх хүртэл амар мяаран за бүр өстэй. Энэ үед те гол нь өөрийнхөө эрсдлийг мэдгүй байгаа байхгүй те. Гинт одоо багш мөнгө хураалга гэвэл одоо яах юм бэ те. Гинт надад одоо чухал те өвдөх ч юм уу ямар нэгэн байдлаар надад emergency те хэрэгцээ гарвал яах юм бэ гэтэл би мөнгөө ингээ үрээд дууссан. Тэгээд дараагийн ээжээс ирэх мөнгө хүртэлтэйгээ сайхан бэждэг гэсэн. Тухайн үедээ би юу гэж боддог байсан бэ гэхээр ээж надад хангалттай мөнгө явуулдаггүй байсан гэж би боддог байсан. Гэтэл эргээ бодоход 10 жилийн хүүхдэдтэй оюутан охинд хангалттай хэмжээний мөнгө явуулдаг байхад би ямар ч зохицуултгүйгээр өрн таран хийдэг байснаас болоод дараа нь гарах эрсдлээ би боддоггүй байсан. Одоо би хүүхдүүдтэй бол маш сайн зааж өгнө гэж боддог. За чи мөнгөө ингэж зарцуулах хэрэгтэй. Чамд emergency те мөнгө байж ах хэвээр. Чи ингэх үед чинь чамд мөнгө байхгүй бол чи яах вэ? Хаашаа харах вэ гэд бүгдийг нь маш сайн зааж өгөхийг хичээдэг. Өөрөө ч гэсэн санхүүгийн зохицуулалт маш сайтай болсон байна. Сарынхаа орлогыг би хэд ингээд хуваачдаг. За сөөхийн мөнгө, ус, цахилгааны мөнгө, тогны мөнгө гэд байрны мөнгө гэд надаас заавал ингээд эдгээр мөнгүүд одоо гарч явах хэрэгтэй байдаг. Энийг бол би ингээд сайн зохицуулна. Заавал цаашаа хадгаламжтай мөнгө хийдэг болсон. Savings бол маш чухал гэдгийг ойлгосон. Ямар нэгэн гинтийн аялал, гинтийн осол муу ёрлж байгаа юм биш. Тэгтээ гинтийн өвчин ч юм уу тийм зүйлд заавал мөнгө хураасан байх хэрэгтэй. За тэгээд тухайн өөрийнхөө сардаа одоо шопинг хийх ч юм уу мөнгөө бас нэг тухайн хэмжээнд гаргацдаг. Би эмээдээ зарцуулах мөнгө гэж заавал тусна гаргадаг. Манай эмээ 84-тэй хөгшин байгаа. Гэх мэтчлэн те өөрийнхөө амьдралын тав тухтай болон эрүүл аюулгүй амьдралд санхүүгийн зохицуултыг маш сайн хийж сурах хэрэгтэй. Энэ болохоор би ерөнхийдөө ер нь 25 наснаас ахуулаад ер нь гоо сайхны яар сарчлагын YouTube хийж эхэлснээс хойш маш ихээр анхаарч ирсэн зүйл. Тэрнээс өмнө бол би нэг их анхаардагчгүй байсан. Ямар хувц өмсөж гэнэ нүрээ яаж будаж гэнэ надад ерөөсө падлич байдаггүй байлаа л да. Одоо болохоор за надад ийм үс зөгтөгөө, ийм нүур будал зөгтөгөө, ийм яар сарчлагын найрлага зөгтөгөө, за ийм хувцлал зөгтөгөө тий. Гэх мэтчлэнгээр би өөртөө зохих зүйлсийг мэдэж авснараа нөгөө өмнөх нэгдүгээр зүйл буюу тий санхүүгийн маш сайн зохицуулттай, хэмнэлттэй зөв зарцуулдаг болсон гэсэн үг. Жишээ нь би 15-тай байхдаа илүү дээ үсээ шав шараар будаж исэн. Нөгөө нэг дэлгүүр зардаг зүгээр шар будаг гэдэг шүү дээ. Тэрийг ингэж харж байгаа л ийм шууд блонд болчих юм байна гэж шууд будсан. Тэгсэн чинь нөгөө нэг амар муухай те нэг юм зэвэрсэн зис шиг тийм шар улбар шар өнгө орж байгаа байхгүй. Тэгээд тэрнээсээ ичээд би 7 хоног гэрээсээ гарахгүй байж байгаа 7 хоногийн дараа үсээ хараар будулж ах жишээний те. Тэгэхээр санхүү мөнгөний хувьд үстэй би эрүүл мэндээр хохирж जैन те. Өөрийнхөө нөгөө сэтгэл санаагаар хохирж जैन. Тэгэхээр өөртөө юу зохидог гэдгийг олж мэдэх нь өөрөө маш том хэмнэлт бөгөөд амьдралыг амарчилж өгдөг. Хувцас хунирны хувьд бол би яг өөртөө зохидог өнгөө мэддэг. Тэгтээ заавал нэг бас personal color ч юм уу тий бас нэг тийм өнгөнд заавал захирагдаад байхыг хүсдэггүй. Ерөнхийдөө дуртай гоё өнгийн хувцсыг гоё зохицуулаад өмсөх нь их зүгээр гэж боддог. Гэхдээ юу гэдгийг тренд дагаад тий тренд болж байгаа зүйлс болгоныг худалдаж авах гээд байдаггүй болсон байна. Яг одоогийн байдлаар бол улаан тэрка амар модонд орж байгаа тий. Улаан тэрка модонд орж байна. Улаан тэрка өмсөё тий миний хувцастай аль нь зохицохоор байна гээл учиргүй улаан тэрка худалдаж аваад өмсөөд байхгүй л байна л да. Яг гоёлах л да. Мэдгүй авчиж магадгүй. Гэхдээ ер нь тренд болгоныг дагаад байдаггүй. Тренд гэдэг чинь өөрөө хувьсан өөрчлөгдөж идэг тий. Магадгүй дараагийн хавар ч юм уу дараагийн одоо наамар ч юм уу тий 100 гэхэд л улаан тэрка мартагдсан тийм учраас яаран одоо тий сэтгэл тогтолт шудалтай авалт хийхэ байсан гэсэн үг.
За энийг бол би өөртөө одоо яг одоогийн байдлаар маш сайн мэдэрч байна. Эдгээр зүйлсүүдтэй зарим нь эрт мэдэрсэн ч байгаа, зарим нь одоо ч мэдэрсэн байгаа. Ямар ч хэсэн 30 наснанд ингээд тогтоогод мэдсэн зүйлсүүд байгаа шүү дээ. За эд тогшил маш их битгий хураа гэдгийг би одоо яг амар мэдрээд байж байна. Яг тэгэхээр манайх одоо удахгүй нүүх гээд гэрхийн юмнуудыг ингээд ерөөхдөө цэгцэлж эхэлж байна л да. Яг өнөө маргаашгүй явахгүйч гэсэн ер нь баг багаар ингээд юмнуудаа би ч нөгөө амар юм төлөвлөгөө ёсоор ингэж явах дуртай. Гинтийн хамгаалтанд жоохон дургүй хүн учраас эртнээс жоохон гэрээ цэгцэлж эхэлж байна л да. Гэсэн чинь надад маш их хог новш байна. Хог новшин цаашин одоо өөрийнхөө эдэл чиргэлж исэн зүйлсүүдийг тэгж хэлж болохгүй л халтаа. Гэхдээ надад маш их зүйлс байна, маш их зүйлсийг хураасан байна, өөрөө ч худалдаж авсан байна, надад бэлгэнд ч ирсэн байна. Тэгэхээр эдгээр зүйлсийг наашин цаашин зохицуулна гэдэг бол өөрт ингээд тусгай цаг гаргаж хийх ажил болж хувирж байна л да. Тэгэхээр тэр цагийг би өөр юунд зарцуулж болох уу гэдэг бас их сонирхолтой тий. Тэгэхээр аль болох те охтуудаа надаас дүү охтуудаа те эд хогшил битгий хураагаарай. Ер нь бол аль болох өөртөө гоё дурсан санах дурсамжийг хураагаарай. Өөрт чинь те тодорхой хэмжээний мөнгө хуримтлал үүсгэсэн байлаа гэж бодоход тэрнгээрээ хувцас хунар те үнэт зүйлс одоо юу гэдгийг гэрт чинь ингээд хөглөрөх зүйлсийг хураахаасаа илүү тэгэхээр аялалд яваад үзчихээ. Тэр чинь өөрөө чамд маш гоё дурсамж бүтээн юм үзэж нүд тайлна тэ гэд гадаад яваад гадаа шууны мах идэн тэр чинь өөрөө маш гоё гэтэл өөртөө гэртээ баахан хог навш ингээ хураацсан байхад тэр бол өөрт чинь тийм ч гоё зүйлийг авчирч чадахгүй л болов гэж бодож байна. За энийг дөрөвдүгээрт нь оруулсан энэ бол маш чухал. Хүн яг өөртөө яг яаж хандна бусад хүмүүс яг тэгж ханддаг юм бэлээ. Би энийг бүр 20 настад ойлгосон. Яг дөнгөж яг хүүхдээ төрүүлснийхээ дараа буюу шинхэн ээж болчоод энийг маш их ойлгож ирсэн. За хүн ер нь өөртөө маш сайн хүндэтгэлтэй хандаж өөрийгөө хайрлах юм бол бусад эргэн тойрны хүмүүс за хайртай нөхөр чинь тий хайртай найзууд чинь за хамаатан садан чинь ээж аав чинь тий за бүр хүүхдүүд чинь хүртэл яг тэгж л хандна. Өөртөө жоохон хайртай хүндэтгэлтэй тийм байх юм бол за ядаж одоо иддэг хоол иддгүү хоолыг чинь ч гэсэн бусад хүмүүс ингээд мэдээд за энэ ийм хүн шүү энэ одоо хоолн дээр жоохон ийм пики шүү гэдэг юм. Энэ хоолыг иддгүү шүү. За өглөө босоод ийм цай уух дуртай шүү гэдгийг чинь хүмүүс мэдээд тэрэнд чинь дөрүүлж гоё ингэж трит хийж хайрцсан гэсэн үг л дээ. За харин эсэргээрээ за нэг жишээ аваад хэлэхэд одоо хүүхдээ төрүүлсний дараа ээжүүд айгуу тийм хоол ундыг ингэж халуун нар нийддэггүй шүү дээ бусад хүмүүс ингээ ширээн дээрээ суугаад хоолоо идэж байгаа. За та нар хоолоо идэ би яах вэ гэд өөртөө айгуу тэгж хайн ханддаг тий. Тэгээ хүүхдтэйгээ зурлаад хоолоо халуунч биш одоо бүлээнч биш тий нэг юм хүүтэн хоол ингээ нэг ийдсэн болдог тий. Тэгээ тэрнээсээ болоо маш их ядардаг. Тэрний оронд бид нар яах ёстой вэ гэхлээр яг адилхан бусад хүмүүстэй хамт суугаад хоолоо идэх ёстой. Хүүхдээ хин нэгэнд өгч хэрэгтэй байхгүй юу? Нөхөртөө ч магадгүй гэртээ тий ээж автайгаа амьдардаг бол ээж автаа өгдөг ч юм. За хинж байхгүй байсан ч гэсэн баунсер дээр тавьж агаад цатааруулж агаад өөрөө хоолоо халуунаар нь заавал идэх хэрэгтэй. Энэ бол маш чухал. Ингэж өөртөө хандсанараа тий бусад хүмүүс ч гэсэн за хоолоо ээж бол идэх ёстой шүү, ядрахгүй байх ёстой шүү гэж өөрийг чинь респект хийнэ гэсэн үг. За энэ зөвхөн хоолны асуудал биш тий бусад бүх зүйл дээр өөртөө ээж яаж хандж гин яг л бусад хүмүүс тэгж ханддаг байхгүй. Тэгэхээр өөрийгөө хамгийн түрүүнд маш сайн хайрлаж тий хүүхдтэйгээ байх хугацаанд тэгж өөрийнхөө итгэлийг алдахгүйгээр өөрийгөө хайрлж өнгөрүүлээрэй. За дотоод хүүхэд насаа байнга тижээ гэж. За энийг би бүр ингээд хэлмээр санагдаад идэх хүмүүс өөрийнхөө дотоод нэг хүүхэд насанд хүргэж өгдөг галт хэрэг байдаг бол гэдэг шиг хүн болгоны дотор бага насныхан хүүхэд насныхан дурсамж байгаа. Бас хүүхэд наснда аяглаж байсан, айшилж байсан тэр бяцхан тэр нэг одоо эрэгтэй хүүхэдтэй бяцхан одоо охин байж л идэх байхгүй, нуугдчих л идэх байхгүй нэг юм цахилгаатмаар санагддаг дугуй унаад ингээд тэнмээр санагддаг. Эсвэл ингээд амар гоо ингээд бүжиглмээр санагддаг ч гэдэг юм зүгээр ингээд тоглоомын төвд ороод ингээд амар хөсөө хортол ингээд тогломоор санагддаг ч юм уу тэр хүүхэд насандаа байсан тэр хүүхэд зангаа байнга тижээж агаарай. Энэ бол бидний ирээдүйд одоо залуу хിവэрэ байх, хүүхдэрэ байх, тархиа хөгшөрхөөс сэргийлсэн маш ухаантай алхам баггүй. Манай монголчуудын хувьд бол миний жоохон анзаарсан зүйл л дээ. Ирээдүгээ илүү тийм сөргөөр хараад хөгшөрж ийн даа гээл Одоо жишээ нь ингээл 30 хүрэнгүүт ингээл яана хөгшөрж ийн даа 30 нэмэх боллоо ч гэдэг юм уу Одоо юу гэдэг вэ өвдөгний нүдээр одоо хатгалаад гин дотор өмдөндөө орно байгаа хаалт юм дөнгөж 9 сар мар болж ахт Ахмад настан гэж цолж моллоо Энэ бол маш буруу ахгүй юу? Бид нар өөрсдийгөө яриагаараа үгээрээ, үйлдэлээрээ далд ухамсараараа хөгшрүүлээд байна. Тэгэхээр бид нар өөрсдөө залуу баймаар л байна шүү дээ. Залуу байна гэдэг чинь зөвхөн ретинол хэрэглэх, арьс арчилгааны гоё найрлага хэрэглэх биш. Дотоод сэтгэлээсээ байгаа юм. Дотоод сэтгэлээсээ бид нар эрүүл, залуу, хүүхэд тэр нэг зангаа сайн тижээсэн тийм байх юм бол дотор
тэр нэг тархи маань хөгшөрөхгүй байхад би бол хөгшөрөхгүй шүү дээ. Надад болохоор ингээ үеэлүүдтэйг нийлээд эмээгэндээ очихоор яг тийм хүүхэд зангаа яг сэргээж авч байгаа санагддаг. Бүгдээрээ ингээд эмээдээ яг жоох хүүхчиг эрхэлдэг. Эмээ дандаа хүүхэд байх үеийн залжин мэлжин тэг хилж мэлжсэн оногоо ярьдаг шүү дээ. Тэгж хилжсэн гингууд бүгдээрээ нэрх гэл ингээ инээдэг те. Тэгэхээр тэрийг ингээ бодохоор би хүүхэд байхдаа ийм байж тээ. Тэг ийм хөөрхөн цайлгантай ямар хөөрхөн юм бэ? Нэрэл тийм л байсан. Үнэн л хэлсэн байна даа ч гэдэг юм үү. Тэгэхээр хүүхэд насаа байнга дурсаа. Тэг хүүхэд зангаа сайн төлжүүлж тэжээж агаарай. За бие зөв авч явах хэрэгтэй. Цэвэрч эрүүл мэндийн мэдлэгтэй байх хэрэгтэй гэж байгаа юм л да. За энийг бол би ялангуяа өсвөр насны охтуудад би заавал хэлмээр энэ бүр ингээд жинхэнэ нөгөө нэг 10 сургаал гэдэг чинь энэ бол бүр жинхэнэ хэлэх сургаал чи энэ аахгүй. Цэвэрхэн байх хэрэгтэй охтуудаа тий хэдий гангалж гоёод нүрээ будаад тий өсгийтэй гутал өмсөөд тий шилэн дэрхээ өмсөөд ингээ үс зүсээ ороогоод ингээ харсан чинь хумсных нь завсар хийртэй тий амнаас нөмхийн үнэртцэн тий шүдэн шар өвс нь ингээ таагдцсан тослогдсон ч юм уу тий тийм бохир байх юм бол тэр чинь эмэгтэй хүний гоо сайхан айгу тийм хуурамч тийм дүр эсгэлт болоод хувирчиж байгаа байхгүй гой байх гад ингээ хичээгээд байдаг тэгтээ тэр чин гоё байхгүй шүү дээ тий. Үнэртэй ус ингээд цацаад байдаг. Гэтэл өөрөөс нь үнэртэж байгаа үнэр нь өөрөө бохир ахаар чин тэр чин ямар ч авцалтайг болчихж байгаа байхгүй юу. Би яг хуу бие зүг авч явах тал дээр бол харьцангуй би миний нөгөө суур хүмүүжил айгу сайтай л да. Манай эмээ, эгч нар, ээж энэ ер нь бүгдээрээ өөрсдөө тийм бие зүг авч явдаг. Ер нь жоохон тийм зарчим талын хүмүүс байхгүй. Тэгээ надад ер нь л тэрийг багаас ингээд заагаад өгсөн. Энд тэнд ингээд явж хаад чанга бити хаашгаар муу хүний дуу чанга гэл амар тэгж заадаг гэсэн. Би ч багтаа амар юм сахилахгүй хүн гэдэг гэсэн байхгүй. Тэгэхээр яг хуу бие зүг авч явах тал дээр бол би нэг тэгж сурах гэхээс илүү зүгээр л гэр бүлийн хүмүүжил маань надад бол өгсөн. За эрүүл мэндийн мэдлэгтэй байх гэдэг тал дээр бол би ялангуяа өсвөр насны охтууд болон оюутан охтуудыг тий бэлгийн эрүүл мэнд дээр илүү боловсралтай байгаасаа гэж хүсмээр байна. Бэлгийн эрүүл мэндийг маш сайн сахих хэрэгтэй, тий хамгаалалт маш сайн хэрэглэх хэрэгтэй. За одоо ч юу вэ тэр статистик мэдээ зэдэ чи ямар амар юм сонсогдоод байсан бэ те. Би тэрийг нэг сонирхож яадгүй л те зүгээр ингээ мэдээ зэдэгээр ингээ хайлт сонсхолоор бас амар замбраагүй юм сонсогдож байсан. Тэгэхээр тэр тал дээр бол зайлшгүй бүр боловсралтай байх хэрэгтэй. Өөрийгөө хамгаалж авах хэрэгтэй. Миний бодлоор бол тэгж боддоо штэ. Би яг хуу эрт гэрэлсэн л те. Гэхдээ одоо ингээ сингл бүсгүйчүүд энэ төр гадуур болзож молзоод явахдаа өөрөө биедээ одоо цүнхэндээ бэлгэвчтэй явж явах хэрэгтэй гэж боддоо штэ. Нэг тэгж буруугаар бодоод байх юм байхгүй гэж бодож байна. Их бэлэн мэлэнч гэдэг юм уу те. Хамгийн гол нь өөрөө өөрийгөө хамгаалах хэрэгтэй байхгүй юу? Өөрөө өөрийгөө хамгаалснаар нэгдүгээр жирэмсэн болохоос хамгаална, хоёрдугаар элдв янзын өвчин тусгаас сэргийлэн те. Зүгээр л өөрийгөө тэгж хайрлаж байгаа илэрлэх байхгүй. Тийм учраас бэлгэвч авч явж байгаарай. За би болоод сэтгэлийн эрүүл мэндэд анхаар гэд. За энийг бол би яг саяны өвлийн туурш, хаврын туурш яг л өөртөө хэрэгжүүлж байна л да. Би болоод сэтгэлийн эрүүл мэнд гэдэг чинь өөрөө амьд явахын утга учир юм байна гэдгийг маш сайн ойлгож байна. Би те ээж хүн, хоёр хүүхдийн хувьд бол би хамгийн нандин хүн те, нөхрийн хувьд бол би хамгийн нандин эмэгтэй. За энэ ч утгаараа би бие эрүүл байх хэрэгтэй нэгдүгээрт. Өөрөө өөрийнхөө төлөө бас гэр бүлийнхээ хайртай гэр бүлийнхээ төлөө би эрүүл байх хэрэгтэй. Мэдээж физикал те за эмэгтэйчүүдийн эмнэлэг тогтмол үзүүлэх ч юм уу те шүдний эмнэлэгт одоо тогтмол үзүүлэх ч юм уу те за ядаж ингээд нөгөө ямар нэгэн газар эн тэнд өвдлөө гэхэд газ эмнэлэгт үзүүлээд юу болох байгааг ингээд мэдчихдэг урдчлан мэдчихдэг тийм байх хэрэгтэй. Үүн дээр нэмээд сэтгэлийн эрүүл мэнд те сэтгэл зүйн эрүүл мэнд гэж байгаа. Энийг болохоор өөрөө өөртөө маш сайн анхаарах хэрэгтэй. Цаг үе одоо угаасаа болж эхэлж байна. Сэтгэл зүйчид ч угаасаа их болж байна те. Тэгэхээр миний зүгээр өөрийн зүгээр дотроо боддог зүйл бол те би яавал сэтгэл зүйн эрүүл мэнд аюу тийм айтайхан гоё энергитэй байдаг вэ гэхлээр дасгал хөдөлгөөн хийснээрээ. Энэ бол бүр ингээд 100% баталгаатай. Одоо бүр ингээд комент энээс хойшоо бүр тэнэгтээд үзээрэй гэж өөртөө хэлж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр би 12 сар хүртэл сайхан дасгал хөдөлгөөн хийгээд, жим хийгээд те. За тэрнээс цаашаа Таиланд руу сар явцсан. Таиланд очоо юун дасгал хөдөлгөөн сайхан идэж зугаалж ирсэн. За ирснээсээ хойшоо болохоор ерөөсөө жимд чадаагүй 2 сар өнгөрсөн, 3 сар өнгөрсөн, одоо 4 сар гараад саяны 3 сард чинь би жоох эм ороод айгуу тийм бүх юм утгагүй санагдчих манагтаад ёо юм ой гэд. Тэгсэн чинь дасгал хөдөлгөөн хийгээгүй л байгаа байхгүй. Одоо би яг гоо гэртээ хүүхдтэйгээ хамт байгаа учраас би гараад жим хийж чадахгүй байгаа. Өөртөө хэрэгжүүлж байгаа юм гэвэл гэртээ йог хийж гин. Өдөр болгон би гэртээ йог хийдэг. Эргээд амар гой санагдаад бүр ингээд энергитэй те бүр ямар гоё юм бэ өө амьдрал чинь юм гоё илүү те дасгал хөдөлгөөнийг хийж авахгүй ямар тэнийг юм бэ гэд өөртөө хэлж байгаа байхгүй. За бас би 11 дахь амьдардаг. Лифтээр гарахын оронд шатаар дээшээ доош алхаж байгаа. Энэ бол цэвэр гоё хөдөлгөөн болж одоо таарж юм л да. Би бол ингэснээрээ миний бие сэтгэл эрүүл байдаг.
За дайсан бүү үүсгээ, эргээд уулзах нүүртэй бай, тэ найрсаг бай, хүн болгонтой найрсаг бай. Хин нэгэндээ дайсагналцаад тэ хин нэгэнтэй одоо яг нүрээ хараад ингээ муудалцаад тэ дайсагналцаад тэ ингэж мингээд тэ тэгчлээ гэж бодоход Монгол жижигхэн штэ. Монголчин өөрөө 3 сая 3.5 сая хүн амтай. Энд тэнд хин нэгний төрсөн өдөр ч юм уу, энд тэнд ямар нэгэн гоё ивент дээр нүрээ тулаад таардаг л байхгүй тий. Таарсан хойноо чийл эвгүй байдалд орно тий. Нөгөө хүн чинь гэл тэгжээлээ гэж бодоход чинь тий чийл эвгүй байдалд орно. Яна тэр ирсэн биш тий гэдэг ч юм уу тий. За тэр ирэх юм байна боллоо би очихгүй ч гэдэг ч юм уу тий. Тэгэхээр ямар нэгэн зүйлээс тусгаарлагдах шаардлага гарч байгааз. Яг нь миний хувьд бол хин нэгэнтэй дайсагналцаад тий хин нэгэнтэй одоо таарахгүй маахгүй тий таарахаас санаа зовдөг ч юм уу тийм хүн надад бол байхгүй л тий тэрэндээ би их талархдаг байхгүй баярлдаг байхгүй зүгээр эргэн тойрны хүмүүсээс ингээ анзаараад хахад тийм дайсантай хүмүүс айгүйх байдаг тэн тэнд юмд явахаас айгүй хоцордог тий айдаг биш үүрхдэг жоохон ширгэндэг тий тэгэхээр эн чинь бүгдээр ерөөсөө харилцаан дээрээс одоо тулгуурлаж байгаа шүү дээ харилцаа ямар байсан тэр хоёр хүний хоорондох тий vibe team л болж хувирж байгаа шүү дээ тэгэхээр хүн болгонтэй зүгээр амар гоё kind тий амар гоё ийдэг дургу үржсэн ч гэсэн инээгээд за баяртай гэд хай баятайгаа байна гэдэг чи ямар их уудам те уужим зүйл гэдгийг 30 нас хүрээд уусаа ойлгож байна. Тэгэхээр би одоо ингэ боддог байхгүй энэ тэнд ингэ жоохон ингэ эвгүй харилцаа үүсэх одоо нөхцөл одоо бүрдэлгүй л яг уу те жоохон дургу үргээд ч юм уу намайг одоо жоохон доо ялдагт ч юм уу те намайг жоохон доош нээдэг ч юм уу те би өөдөөс нь ингэ ассан бол тийм харилцаа ингэ үүсэх нөхцөл бололцоо бол мэдээж үүснэ л те тэр болгон дээр би зүгээр инээгээл за за найз нь явлаа баяртай гэдтэй тэгж явсандаа би өөртөө амар талархдаг байхгүй тэгэхээр энэ тэнд дайсан байхгүй даа талархаж байна. За токсик хэрэггүй харилцааг дуусгаж сур гэж байгаа юм 9-р. За токсик одоо өөртөө тийм хэрэггүй тий хор хөнөөлтөй өөрийг чинь одоо гинтэйгээд байгаа харилцааг дуусгаж чадахгүй ингээ яваад байдаг охтууд зөндөө идэв юм билий. Бүр зөндөө сонсч байсан. Хосын харилцаан дээр ш тэр найз нөхдийн харилцаан дээр ш тэр за тэгээд хамаатан садныхаа тийм харилцаан дээр ингээ хүлэгдээл яваад байдаг тий. За миний хувьд болохоор за хосын харилцаанд бол тий бид хоёрын харилцаа бол маш эрүүл ямар ч тийм токсик юм байхгүй дэжгүй. Хосын харилцаанд бол надад нэг тийм асуудал байдаггүй. За найз нөхдийн харилцаан дээр бол надад нэг токсик тийм харилцаатай найз байсныг шууд кат хийсэн. Бид хоёр нэг нэгнтэйгээ ерөөсө харьцаа болоод аль талтай амар байгаа гэж бодож байна. Би л одоо тэр найзыгаа нэг муугаар яриад ч юм уу тийм муулаад ингэсэн гэд ямар ч тийм байхгүй сайхан амьдраасаа аз жаргалтай байгаасаа энэ тийм ингээ гоё ингээ явчих юм бол гэд тэгнүүлэхээс биш те. Тэгтээ урдных шигээ одоо бид хоёр нэг амар нөгөө бага насныхаа дурсамжин дээр суурлаад нэг нэгнээсээ нэг юм хүсээд тэгээ тэрийг өгч чадахгүй байхлаар нэг нэгэндээ гомдоод жоохон тий бусад ингээ өөр найзуудтай шүү гэдгийг ойлгохгүй яваад идэглээсэн юм шиг байгаа. Бид яг нэг нэгнээсээ тийм хүсээд тий. Тэгэхээр тийм харилцааг дуусгахчвал хин хиндээ амар сэтгэл амар гоё болцож өгсөн гэж бодож байна. За токсик хамаатай садны харилцаа бас хэцүү байдаг шүү дээ. За магадгүй одоо нэлээд тийм жоохон охтуудад тий залуу эмэгтэйчүүдэд бас их тулгардаг. За магадгүй сингл байх юм бол тий цагаансаар болгоноор одоо тэгэл хос одоо нэгдэг ч юм уу тий. Тэр тиймэрхүү жоохон хэцүү тийм авга ихч нар ч юм уу нагад зах нар ч юм уу бас байдаг шүү дээ. Тэгэхээр тийм хүмүүстэй аль болох эвтэйхэн харилцаал гоё байж ах хэрэгтэй жоохон холоос тий сайн байна уу гэл тий гоё сайхан уулзаад тий хүй хай гэж жоохон ингээд мэд мэдээд жоохон кэрлээд тий тэгээд жоохон хол ингээд баундрига бариад байж ах хэрэгтэй юм болоо гэж бодож байна. Тэгэхгүй гэхээр одоо тэр хүний одоо тий токсик тэр эвгүй байгаа харилцааг нь өөрт нь мэдүүлээд ч юм уу тий ингэсэн тэгсэн ч гэдэг юм эсвэл одоо ойр тойрны хүндээ одоо ховолдог ч юм уу тий тэгж хүмүүсийн хооронд нь муудалцуулах тий тийм юусоо байгаад хэрэггүй зүгээр сайхан инээгээд тий өөрийнхөө доторх тэр нэг мэдэрч байгаа өөрийнхөө тий эвгүй тэр байгааг нэг тэгж илэрхийлээд хэрэггүй илэрхийлсэн ч уусаа ойлгохгүй байхгүй ялангуяа жоохон ахмад үеийнхэн бол ойлгохгүй. Одооны залуустай нэрээ ийм болцсон гэл тий. Одооны залуус одоо бид нар хэдэн хүүхэд гаргачаад тий яадаг ч байлаач гэдэг юм уу тиймэрхүү юм ярих учраас зүгээр маш сайхан найрсаг харилцаа тий банжига хадгалаад тий хаяа сайхан ярьж сайхан мэд мэдчихэл тэгэл байж байвал зүгээр юм билээ. За хамгийн сүүлд нь бүх зүйлийг хөнгөнөөр явуулаа. Бүх зүйлийг хөнгөнөөр сайхан гэж явуулаад өөрөө сайхан тийм сэтгэл хөнгөн байх шиг жаргал байхгүй. Бүгдийг ингэж нэг хүн дээр тусгаж аваад хэрэггүй тий. Ямар нэгэн зүйлийг маш их хүн дээр тусгаж авах юм бол нөгөө overthinking гэдэг чинь сайхан явж өгнө шүү дээ. Бид нар юмыг ургуулж бодох юм бол заяа ургаал яваал энэ төр чинь зогсно гэж байхгүй тий. Нэг хүн ингэсэн юм бах та, тэгсэн юм бах та, би тэгж яхад ингэчдгүй юм бах та. Эсвэл ингэж тахтай яадаг юм гэл бодоол
байх юм бол бодоол энэ. Яваалах юм бол яваал энэ. Тэгэхээр бүх зүйлийг ерөөсөө тэгж ургуулж бодохгүйгээр зүгээр л сайхан зогсоочих, зүгээр л орхичих. За тэр хүнд тийм шалтгаан байсан юм байлгүй дээ. Надад тэгж хандах шалтгаан байсан юм байлгүй дээ. Эсвэл одоо юу гэдгийг одоо эмэгтэй хүн байвал дээ сарын тэмдэг нэрсэн байсан юм байлгүй дээ. Өөрхий эсвэл зүгээр амар ааштай муухай өдөр нь байсан юм байлгүй дээ гэл зүгээр л сайхан гэд орхичих. Ямар нэгэн шалтгаан хайж болоод тэгсэн юм байлгүй дээ гэл тэгэл орхичих. Гэх юм бол бүр амар гоё, өөрт хөнгөн, өөрт сэтгэл амар те хин нэгэнд гомдоод байхгүй, хин нэгний ингээ бодоод байхгүй те зүгээр өөрөө сайхан хөнгөн байна гэдэг чи их гоё шүү дээ те. Тэрийг хүнийг бас эргүүлээд уучлчихна гэдэг чи айгуу гоё. Уучлчих юм бол тэгэл яах шүү дээ те. Би ямар агуу хүн бэ? Би уучлчлаа гэл те. Хин нэгийн ингээл ямар нэгэн бодол энэ дэр чи ингээ дараал байх юм бол те өнөөдөр би нэг ном унших чилээ гэж бодоход тэр ном уншихад хүртэл чинь бодогдно гэж боддоо. Хоолоо хийх гэжээлээ тий. Хоолоо хийхэд ч хүртэл бодогдсон тий. Тэгж амар лайтай байгаа байхгүй тий. Зүгээр сайхан явуулаад бүр тэгэл хоолоо яг гоё чин сэтгэлээс хийгээл номоо гоё яг чин сэтгэлээс уншаал тий. Ажлаа яг гоё чин сэтгэлээс хийгээл тий. Тэр чинь өөр амьдралын утга учир байхгүй тий. Тийм учраас юмыг нэг тэгж хүн дээр тусгаж аваад хэрэггүй. Зүгээр сайхан явуулцдаг байгаарэ. За, эдгээр 10 зүйлсийг би өдий 30 нас хүртэл сайн ойлгож авсан байна. Бүр яс махандаа тултал шингэж ойлгож авсан байна. Би 30 наснда ойлгосондоо баярлж байна. За магадгүй энэ бичлэгийг би 60 наснда ч юм уу те. За магадгүй 10 жилийн дараа ч юм уу үзээд гэж бодож магадгүй. Зөв ч байсан байж магадгүй, буруу ч байсан байж магадгүй. Ямар ч байсан одоохондоо бол би өөрөө маш сэтгэл хангалуун байгаа. Ингэснээрээ би хүрээллээрээ би маш гоё авч явж байгаа. Хүрээлэлтэйгээ би маш сайхан харилцаатай байгаа. Хайртай хүмүүсээ сайхан хайрлаад, залуу насаа хайрлаад те. Ирээдүйн одоо амьдрах жилүүдээ би маш сайхнаар одоо харж байгаа гэсэн үг. Хүмүүсийн тийм өөрийнхөө насандаа яг л өөрийгөө гоё мэдэрсэн тийм амьдрал хамгийн үн цэнтэй байдаг байхгүй. Тэгэхээр өөрийнхөө замлаар, өөрийнхөө амьдралаар, өөрийнхөө үн цэнийг мэдрээд сайхан аз жаргалтай амьдрах чиг жаргал юу байх вэ те. За тэгэхээр энэхүү бичлэгийг үзэж байгаа те 30 нас хэрвээ хүрсэн эмэгтэй байвал те миний одоо 10 сурж авсан сургамжтай хэр нийцж ийн те алин дээр санал нийлж гэн алин дээр санал нийлэхгүй байна комент хэсэгт бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай. Bye bye.